Үүнтэй 1990-ад оны үед анх эхэлсэн эгийн голын хөндийн археологийн судалгаа олон жилийн түүхтэй. Дунд нь удаан хугацаагаар тасарсан энэ ажлыг эгийн голын усан цахилгаан станц төслийн нэгжээс санхүүжүүлж дахин эхэлснээр судалгаа хийж олдсон олдвороор нь Монголын үндэсний музейд үзэсгэлэн гаргалаа. Тус үзэсгэлэнт 2014 онд Малтан судалсан 304 олдвор, 1990-ад оны 47 олдвор дэлгэгдсэн нь Чулууны үе, Хүрлийн үе, Хүннүгийн үе, Монголын эцэд төрний үе болон 19-с 20 дугаар зууны үеийг хамарсан юм а. Эгийн голын усан цахилгаан станцын төслийн нэгжийн захиалгаар археологийн судалгаа хийдэг мэргэжлийн 5 газар хамтран усан цахилгаан станц барих талбайд гайвал судалгаа хийж 532 тонны дурсгал илрүүлсэн юм. 2014 оны 220 гаруй дурсгалыг Малтан судалж, судалгааны цамгийн олдонд хүрсэн. Эгийн голын судалгааны багууд нь үндэсний болсон хүчнээс бүрдсэн хамгийн том баг болсноороо Монголын археологийн түүхэнд анхных нь болж тэмдэглэгдэн үлдэж байна.